Сүүлийн 5 жилийн турш мөнгө тараагаад яг юу өөрчлөгдсөн бэ? Манай улсыг нэг айлаар төсөөлвөл айлаар бол бид осныхаа зоргоор үрдэг л айл болж байгаа. Боломжгүй болтлоо бид ингээд төсөөд хэлждэг. Энийг тавна гэдэг бол аюу хэцүү ажил байдаг. Энэ 7 хоногт миний бодлоор маш том эхлэл тавигдлаа. Бид одоо бодох цаг болж байна. Сайн байцгаана уу? За эхлэхгүй. Сайн байцгаана уу? Ерөнхий сайд Занданч нар байна. Сүүлийн 5 жилийн турш мөнгө тараагаад яг юу өөрчлөгдсөн бэ? Халамж хавтгаарлаа гэж ярьдаг. Тэгвэл бэлэн мөнгө тарааснараа инфляцийг хөрөгдөөд тэгээд эдийн засгийг эрүүлжиж тамарсан уу? Бид одоо бодох цаг. Одоо бид доктортой байх нь чухал. Доктортой өс чөгжих нь чухал. Үүний тулд эхлээд зэгцлэх ёстой. Зэгцэлжээж бид чөлөөлөх ёстой. Чөлөөлвөл бид хөгжинэ. Ялангуяа байгалийн баялагын өгөөжийг зэгцлэх хэрэгтэй байна. Зэгцрэх хэрэгтэй байна. Энэ 7 хоногт миний бодлоор маш том эхлэл тавигдлаа. Бид хадгаламж хоримтлалтай болж эхэллээ. Төрийн үйл хэрэг, төмөн олонны санал бодол хоёр нэг зүгт гарахыг зэгцрэх хөдөлгөөн гэж хэлж болно. Манай засгийн газар зэгцрэх хөдөлгөөнийг тууштай хэрэгжүүлнэ. Өнөөдрийн ярих сэдэв маань энэ байлаа. Цагаан сарын баяр одоо удахгүй болох гээд та бүхэн маань их завгүй байгаах. Ийм завгүй үедээ миний яриаг дуустал сонссонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Баярлалаа. Түр баяртай.